За сайн байцгаана уу. За манай хүүхдийн төв номын сон маань өнөөдрөөс эхлээд өөрийн YouTube хуудсыг одоо нээсэн байгаа. За тэгээ энэ YouTube хуудасаараа одоо хүүхэд багчууд эцэг эхчүүдэд зориулсан одоо багахан хэмжээний одоо сургалтууд за мөн Монголын уламжлалт онцон тоглоомыг хэрхэн яаж тоглох вэ гэх мэт одоо мэдээлэл за мөн тоглоомыг яаж тоглох юм зааврыг одоо өгөхөд одоо бэлэн болоод байна. За тэгээд өнөөдрийнхөө мэдээллийг та бүхэндээ Монголын одоо уламжлалт онцон тоглоом. За малын ясаар хийсэн энэ онцон тоглоом байгаа. Энэ болохоор унаг услах гэсэн нэртэй юм тоглоом байгаамаа. За тэгээд эрт дээр үсээ одоо манай монголчууд маань одоо нүүдэлж ирсэн ард түмэн байгаа. За эндэж нүүдлэхдээ бас өөрийн орон сууцаа одоо авсаархан хэмжээгээр одоо эвхэж хураадаг. За мөн иргэд дэлгэхэд хялбараар одоо ингэж зохион бүтээсэн байдаг. За энэ мөн одоо малынхаа одоо уяа ногт чөдөр зэргийг одоо зангидж байгаа нь одоо өдгөө онцон тоглоом болтлоо одоо энэ хөгжиж ирсэн байнамаа. За тэгээд өнөөдрийн энэ онцон тоглоомороо та бүхэндээ унаг гуслах хэмээхийн одоо тоглоомыг одоо зааж өгөхөд одоо бэлэн болоод байна. За тэгээд унаг гуслах. Энэ тоглоомын маань гол зарчим нь болохоор энд байгаа шагааг ийш нь оруулах. За мөн хоёулаа нэг дээр орцсон бол хоёулынгийн салгах ийм нүнтэй байгаа шүү. За тэгээд тоглоомоо зааж гээ. За тоглоомоо эхлүүлэхийн тулд хамгийн ихэнд энэ гогцоо энд байгаа гогцоо энэс татчих өгнө. За ингээд татаад өглөө энэ шагааг ийш нь оруулах юм чинь одоо шагаагаа энэ гогцоороо нэгийг нь оруулах нь шүү дээ. Нэгийг нь оруулж өглөө. За ийм хэлбэртэй болох нь. За тэгэнгүүт нь одоо энэ гол уяагаа татаад өгнө. За ингээд татангууд нь энэ завсраараа энэ гогцоо гарч ирж байгаа. За энэ гогцоо гарч ирж. Тэгэнгүүт энэ гогцоо маань одоо гогцоон дундуураа энэ шагаагаа эхний нөгөөх оруулсан шагаагаа оруулж өгнө. За ингээд ороод ирж байгаа. Тэгээд эргээгээд буцаагаад гогцоогоо татчих өгнө. Уяанаасаа татчих өгнө шүү дээ. За ингээд гогцоогоо татлаа. За мөн ингээд татхаар энд нэг гогцоо сул орж ирж байгаа. За ингээд энэ гогцоогоор за эхнийхээ оруулсан шагаагаа оруулаад ингээд шагаа маань нэг талдаа орж байгаа гэсэн. За тэгээ энэ маань унаг услах тоглоом маань ерөнхийдөө ийм зарчимтай. За одоо энэ хоёроо салгахын тулд мөн эхний үйлдэлээ дахиж хийнэ гэсэн үг. За гогцооноосоо татлаа. Гогцооноосоо татлаа. За ийш салгах байгаа шагаагаа ийш нь орууллаа. За ингээ оруулчихсан. За тэнгуүтээ мөн энэ урд гогцооноосоо татлах юм шүү дээ. За энэ гогцооноосоо татчих өглөө. Улсаа сайн, уяагаа сайн сулж өгнө шүү хүүхдтэй. За ингээ сулжлаа. Одоо энэ гогцооруугаа эргээд орууллаа ингээд. За ингээ оруулчихлаа. За тэгэнгүүтээ одоо энэ уяагаа гогцоогоо хойноос нь татлаа. Хойноос нь татлаа. Ингээд ороод ирсэн мөч хойноос нь татлаа. За мөн энэ урдлын эхний гогцоо ингээд доошо гараад ирж байгаа. За тэгэнгүүт нь энэ гогцоо ийш нь оруулаад нөгөө шагаагаа мөн эхний шагаагаа буцаагаад нэг руугаа ихнэ шүү дээ. Олсруугаа. За ингээд унаг услах гэдэг тоглоом маань ийм хоёр үйлдэлээр тоглодог тоглоом байх нэ. За тэгээ манай өнөөдрийн энэ Монголын уламжлалт онцон тоглоом унаг услах тоглоомыг та бүхэндээ зааж өглөө. Баярлалаа. Манай YouTube хуудсанд нэг дээрээ